ч орсон юу? За. Цаг хөдөлж байна уу? За. Тэгвэл бид хүн Улаанбаатар хотоос Дорнот аймаг Матад сум болоод Петрочайна Дачин Тамсаг компанитай холбоотой асуудлыг сурвалжлахаар мөн Дорнот аймагт бид хүн өмнө нь очиж сурвалжилсан асуудлуудыг хөндөж гаргаснаас хойш өнөөдөр хүртэл ямар үр дүн гарав мэдээллүүдийг бэлтгэхээр Дорнот аймгийг зорж байна гэж байна. Одоо бол шөнийн 3 цаг 30 минут болж байгаа юм байна. Ингээд хамтдаа Дорнот аймгаар цугаа хэлцгаая гэж байна. Яг 2 сарын өмнө бол энд ирээд манай даргатай уулзж байсан. Тэгээд одоо манай дарга байна уу? Энд байх ёстой. За тэгээд олдох байхаа ямар ч байсан мэд. Энд ч өшөө Монголын бас газрын төсний газрын бас нэг одоо алба болол энэ чинь ажиллаж идэм байлаа. Өдөр тутмын үйл ажиллагаатай. Тийш явах очоод. Бид нар өглөө 9 цагт энэ чинь ирээд газрын төсний хэрэглэх газрынхан буюу монголчуудтайгаа уулзсан боловч хүмүүс нь байхгүй ганц хүнтэй л уулзсан. Тэгээд чамаас одоо гадна яг ямар хүмүүс байдаг вэ? Мэргэжилтэн байна, төлөөлөгч байна, жолооч байна. Тэгэл болж байна да. Тийм гурлалж байна. Одоо яг нөгөө түрүүний асуугаадсан байгаль орчин хариуцсан эсвэл одоо энэ маш олон тээврийн хэрэгсэл хариуцсан хүмүүс байгаа учраас тийм одоо хариуцсан төрийн байгууллагын албаагч байна уу? За яг хөндлөнгийн өөр төрлийн байгууллага гэвэл байхгүй байна. За монголчууд бол одоо сураггүй болсон. Бид нарыг ирсэн сургаар бүр үе таалгаад цоожлоод бүгд алга болсон. Одоо энд болохоор Петрочайна Дачин Тамсгийн 19-р талбайн дид дарга ийм хүн бол байна. Тэгэхээр энэ хүнтэй бид нар өглөө 11 цагаас хойш ярилцлага авъя гэд хөөгөөд гуугаад янз бүрээр үзэж байгаа. Сая цайндаа ороод 1:30 гэж орж ирсэн. Тэгээ 1:30-аас хойш одоо ингээд харахаар 4:30 хүртэл бид нар өрөөнд нь баг ингээд суучж байгаа. Бид нар үзэгчтэй эндээс олон зүйлийн хариулт авах гаагүй юм. Ерөөсөө л Монголд энд үйл ажиллагаа явуулж байгаа энэ компани маань Монголын одоо ажилчдыг хэр ажлын байраар хангадаг, мөн өмнө нь одоо гарсан тэр аваар ослуудад хэр хариуцлагатай ханамга хандаад одоо явуулж байгаа үйл ажиллагаанд нөгөө галын аюулгүй систем хийсэн үү гэдэг л асуулт тавиад байгаа. Тэгээ манай ундаач манай монголынхан бас байхгүй яаж. За одоо бид бүхэн үзэгчтэй эндээс ганцхан зүйлийг л тодруулах гэдэг байгаа. Уг нь бол энэ дид дарга бөгөөд энд болж байгаа бүх процессыг мэддэг, хариуцдаг дарга. Гэвч одоо би тэрнийг мэдгүй, би энийг мэдгүй гэд бидний одоо үзий харъя гэсэн бүх зүйлийг одоо хариулт өгөхгүй байгаа юм а хамгийн гол нь. Өнгөрсөн удаад бол энд осол болж хүний амнаас эрсдэх үед бол олон зүйл болсон. Тэгээд 我去打个电话。哦，wait。啊，外边等一下，行。Яг одоо нэвтрүүлэг 2 сарын өмнө Ван гэд одоо энэ даргын бол одоо дээрдэлтэн суудаг дарагт бол бид бүхэн уулзаад яг офис дээр нэрж ярилцлага авч байсан. 5 дугаар машин улдаар дэлбэрээд тэгээд дэлбэрээд тэгээд галанд бол хажуу тал руудаа өргөссөн байгаа юм аа л гэж.
Тэгээд энд бид нэр дахиж яагаад ирвэ гэхээр PetroChina Daikin Tamsig гэдэг компани төвд одоо очоод энэ талын асуултуудыг хариултыг өгөөч гэдэг зүйл гаргаад бичгээр одоо энэ асуултын хариултыг авъя гэдэг юм өгөхөөр яг төв дээр сууж байгаа дарга нар бол бид нар мэдхгүй үйлдвэр дээр байгаа дарга нар мэднэ гэдэг албан хариулт өгөөд ярьцлага. Би бол манай компани бол Улаанбаатар офист суугаад төлөөлөгч офисын бол захирал байгаа. Тэгээд бол зарим үйлдвэрлэлийн баазын үйл ажиллагаа зарим хэсэгтэн бол би ойлгож мэддэг, зарим хэсэг нь бол бүрэн мэддэггүй юм аа. Тэгээд бол би бол 7-8 сард бол Улаанбаатар офист бол ажиллаар шилжиж ирж энд албан тушаал хариуцж байгаа. Үйлдвэр дээр нь ирээд энд сууж байгаа дарга нараас нь үнэхээр энэ нөхөн сэргээлттэй болоод холбоотой болоод ахаад энэ хангамжтай холбоотой ахаад энэ үйлдвэрлэлийн олборлолттой холбоотой, байгаль орчинтой холбоотой, за саяны гарсан үйлдвэрийн осолтой холбоотой ямар ажлууд хийвээ одоо үзье харьяа гэхээр хилдэг, хариулдаг хүн байхгүй. Би ч тэрийг мэддэггүй, би ч энийг мэддэггүй гэдэг юм ярьдаг. Үгүй нэг автор байгаагүй харамсалтай. Аюултай өсөж ясаа аюултай өсөж. Тэмбудун. Хятадаар бол энэ Тимотон гэдэг үг нь ойлгохгүй байна гэдэг үг. Уг нь бол тэгээд ийм л үг хэлээл суугаад байгаа юм. Ер нь бол яг тэдгээр зүйлсүүдийг очиж үзэх хүсэхгүй байгаа. Тэрнийг бол өдөр нөгөө орчуулагчтай байхад нь бид хүмүүс бол асуултаа тавьчихсан. Тэнд тийм одоо хөрсний бохирдол үүсгэж байгаа газар байна. Энийг очиж хамт үзээч гэдэг хүсэлтийг тавьсан. Тэгээ харамсалтай нь очиж үзэхгүй ингээд тэрнийг мэдж байгаа учраас өөрөө тэрэн дээр буруутах учраас ингээд очихгүйг ингээд гүрээс утсан. Ийм л байдалтай л байна да. Яг зөв нэвтрүүлэг Дорнод аймгийн Матад суманд ажиллаж байна. Энэ төлөөлөгч үлөө тий. Газрын засны газрын төлөөлөгч гэдэг тэр дарга маань ирэхгүй бүтэн өдөр болчлоо. Тэгээд нэг зүйл хүсгэсэн яг одоо нэвтрүүлгээс яг одоо хамт яваад үзээч. Та бүхнээс одоо нэг 5 км-ийн цаана ийм технологийн бус бололт хийсэн байгаа юм байна шүү дээ. Нэг хэсэг одоо газар тий. Шаар одоо тийм юмнууд. Одоо газрын тос тий. Газрын тосыг ингээд шууд газар дээр асгаа дээрээс нь бололт хийж байгаа юм байна шүү дээ. Тэрнийг мэдсэн үү? За газрын тосыг шууд асгаад бололт хийн гэсэн ажил өөр нь байдгүй маа. Тий. Та нар гэдэг юу хаана харсан би бас ойлгохгүй. Тим юм ерөөсөө энд бол байхгүй. Яг бүр ингээд яг баттай мэдчихэв. Газрын тосыг шууд шороогоор болно гэсэн ямар ч тийм технологи стандарт байхгүй. Тэгээд булаад ах шиг байх юм. Та уг нь бол тэн дээр болж гин үү болохгүй нь гэдэг дээр хяналт тавиад ажиллаж байгаа хүмүүс мөн үү ер нь? За болсон асуудлыг бол тийм асуудал өмнө гарч байгаагүй. Дандаа энэ чинь технологийн нөхөн сэргээлт хийгддэг. Хоёулаа нэг тийш яваад гэдэггүй. 2 минут зарцуулна шүү дээ чамаас. За тэгээ төрөл багч байна. Бас нэг яг ажлын одоо шаардлага байна тийм ээ. Энэ яг ингэ хашаагаар гараад очоод хараад өгч төхөө. Би буруу харж чадах шиг байна. Яг энэ нь ингэдэг тайлбарлаад өгч төхөө. Юу яа да. Би ч одоо энд ажилтай сууж байна. Хоёулаа 2 минутчтай төхөө. 2 минут. Яг энэ үүдэн дээр л байна. Архав. Биш хашаанаас гараалах. Үлзий машина өдрөх. Хашаанаас гараал энд. Шороо биш энд ч юм бол ингээд бүр нөгөө газрын тосныхоо бүр шаар хаягдлыг авчирч хийгээд байна шүү дээ. Бүр энэчнээс ингээд төмөр турбаа татцсан. Одоо бол хоолоогоор ишн хийх гэж байгаа юм байна. Тэгэхээр энэ асуудал дээр нь турбааны юм бол хоолой шугам болоод татгдсан юм байхгүй. Энэ байна шүү дээ. Сая би чамд ингээд харуулсан шүү дээ. За наад хоолой ч юм бол яг ухсраад татцсан хоолой гэж ярихгүй. Тэр бол наашаага ямар ч тийм хоолой татах сонирхол байхгүй. Энийг аль болох цэвэрлэх үүднээс нь л холбогдох газруудтай уулзаад ярилцаад явж байгаа. Гэхдээ тэгээ чи ч болохоор сая энэ шороог цэвэрлэх гэдэг шүү дээ. Яг бодит амьдрал дээр бол энд чинь бол нөгөө лаг нь ингээд байна шүү дээ. Бүр ингээд ахаад машинтай авчираад хийж явах үеийнхэн зураг нутал байгаа л да бид нарт. Тэгээд тэгэхээр энийг ч одоо юу гэж ойлгох вэ? За ийшээ бол ямар ч машин тэрийг ирж тос асгадгүй. Өмнө нь асгаж ийсэн зураг нь байна. За тэгээд асгаж явах үед та зөвхөн шороо гэж ойлголтгүй. Энийг ер нь бүгдийг
нөхөн сэргээлт хийгээд бүгдийн цэвэрлэх асуудал ярина. Тэрнээс зөвхөн шороог нь цэвэрлэх гэсэн асуудал бол. Тэгээд яг бид нарыг ирэхээс өмнө 7 хоногийн өмнө энийг ингэж булалт хийсэн юм байлээ. Бид нарыг булаад эхэллээ, та нар яаралтай ирээрэй гэсэн учраас бид нар хүрээд ирсэн юм. За тэгээд энэ одоо энэ газрын төсний энэ хаягдлуудыг ингэж хайж байгааг та яагаад мэдгүй сууж байна вэ? Тэр Матад сумын иргэдийн үүсгэсэн зарга бол дууссан. 1.3 тэрбум төгрөг Петрочайна Дайчин Тамцаг гэдэг компани Матад сумын иргэдийн хурлын мэдэлд төрийн санд нь шилжүүлж өгөхөөр болоод шийдвэр нь гараад дууссан ажилчтай. Тэгэд энэ нэг юмыг нөгөөдхөөр нь ингэж хаацаалдаг гэдэг юм уу, хамгаалдаг, энд байгаа компани эрх ашигын өмнөөс төр захиргааны хүмүүс нь ингэж яриа зогсож идэг гэхээр миний бодлоо буухгүй байна. Хоёулаа ээшээ нэг ороод үзэл тахиад хөө. Ярьж байгаагаар бол нэг талд туйлширч хандсан зүйл бол байхгүй. Энэ шороо бол би танд хэллээ, өнгөрсөн жил хийх байж байгаа тоочлогдоод одоо энэ жил хийхгээ яригдчих явнаа. Энэ дээр аль би болохоор шүү ингэж байгаа шүү дээ. Энэ шороог нь биш. Тэр энэ байгаа лагийг л хэлээд байгаа байхгүй. Харин энийг бол бүгдийн цэвэрлэн энд ямар ч тийм энэ харин яагаад үүссэн гэдгийг би асуугаад байгаа юм л да. За энэ шороонд тостой бохир шороогоо энд ингээ хоримтлуулснаар тос нь шорооноосоо нэвчээд одоо ингээд яг харж байгаачлаа одоо нэг ирж асгасан юм шиг юм байдалтай харагдаад байгаа. Гэхдээ энэ бол ингэж ирж асгасан асуудал огт биш. Шорооноосоо нэвчээд шингэн зүйл чинь мэдээж урсгалаараа хүндийн жингээрээ одоо ингээд нэвчээд одоо жоох ингээд хоримтлогдсон маягийн тийм байдалтай л харагдаж байна. Тэрнээс энд ямар ч тийм тоос авчирж асгасан юм зүйл байхгүй. Хоёлаа нэг очиод үзээд хөөхөө. Ийшээ яг ингээд орё. Зүгээр хоёлаа орчих л доо. За би эндээс харж байна. Хоёлаа очиод л да. Тэнд би хэр гүнзгий байгааг нь би юмар ингээд хатгаж үзүүлэх гээд. Яг энэ газрын тосны хэрэглэх газрын одоо улсын төрийн албан хаагч юм шүү дээ энэ чинь бас. За. За ийшээ ороод үзчихье. Ийшээ орох шаардлага байхгүй. Би танд яг нөхцөл байдлын тайлбарлалаа. Чи нааталтан зүгээр хоёлаа зогсож байгаа л юм ярьчих л да төхөө. Би тэр нэг гүн хэрэг гүн байгааг нь харуулах төхөө үзэгчдэд яг ингээ нөгөө бодтой үндсэн төрийн албан хаагч нь өөрөө яг ингээ харж явах хэвээр хүн байж байгаа учраас би нэг хамт орж үзье гэд гуугаа зогсоод байгаа. Хэн блэ хөө нэрээ танилцъя. Та ороод гүнийг үзтээ. За хоёлаа үзэл да төхөө. Зүгээр хоёлаа тэнд нь очиод үзчихэж штэ. Би ямар хоёлаа ямар туулъя гэж байгаа шүү. Тийм үстэй шороогоор яваад. За. За зүгээ. Өнгөрсөн. Тэр чи ерөөсөө өнгөрсөн. Энэ ямар ч байсан хэрэг гүн байгааг нь үүсгэн чухал баг. Ой чи битээ татаад байгаа шүү дээ. Энэ чи яг ингээд мэдгүй газрын цэцнийхэн бол өөрөөсөө айгаад идэм шүү. За энэ яг юуг нь бол бөөмэд ямар ч байсан нэг ийм л хөрс байгаа маань. Доороо бол хатуу яг тэргээрээ бол гүнзгий байгаа хаа. Яг эндээ бол гүнзгий биш. Чи өөрөө нэг орж үзэх юм өөхөө. Амсаа иш нэг кармалч. Тэгээд энэ бол яг зүгээр нөгөө авчирч хийсэн зүйл бол биш байна. Авчирч хийсэн зүйл. Өө энэ ч бүр юм шинхэн юм биш үү? Ингээ энийг хардаа үзчихсэн. Харж байгаа бүр юм шинхэн. Тэгээд ийм бохирдолчин бол энэ хөрсийг бол бодоо олгоно энэ. Зүгээр өнөөдрийн хүмүүсийн тайлбарлаад байгаа шиг энийг шүүгээд дээр ван даргын хэлж байгаагаар бол энэ шороог нь хятад руу ачиж явах гэж байгаа гэж яриадсан. Энийг бол Монголын ард түмнийг синхруулж байгаа юм байна гэдэг нь бол харагдаж байна. Энд ажиллаж байгаа төрийн албан хаагч нь өөрсдөө ингээ хараад байгаад мэддэггүй. Хоёулаа ээшээ нэг жоохон ороод үзчихэл та цугаарыг. Хөө. Би орох шаардлагагүй. Наа чин та харлаа. Наа чин бол үнэхээр шороон дээр энэ ингээ доошоо явахаар нэг юм байна. Наа чин доошоо бүр гүнзгий. Доошоо ингээ шигтгэхэр. Энд ямар ч тийм тос асгасан зүйл байхгүй. Би танд түрүүнээс хойш тайлбарлаа. Энэ Монголын ард түмэн энийг харж байгаа байлгүй дээ. Шорооноосоо шүүрээд ингээд юу болчихно гэж баймааргүй. Шорооноосоо шүүрээд эн чи одоо ингээд эн чинээ яана гэлээ чи чин түрүүн шүүгдээд тунна гэлээ. Дээрээ ингээд тостой шорооноо даваалаад тахаар нам хэсэгтээ ингээд шүүгдэж ирээд эн чинээ ингээд тунж байгаа гинэ. Энэ тос. Тэгээд эн чинь бол өгшөө яг тэр шороонд орсон тохиолдолд шороотойгоо байж нөхөөс ийм шингэн ийм хэлбэртэй очтол байх уу энэ хардаа. Энэ ингээ яг ингээ гიშгэх юм бол ахаад цаашаа байна тий. За манай энэ газрын тусны яг энэ Петрочайна дээр одоо ингээд ажил хийж байгаа хүмүүс бол ийшээ явуулт байна уу? Амар юм байна. Хинэ чи нэг орж үзээч. Хоёлаа орё тгөө. Яа. Унцгээд.
Оо. Оо энэ одоо эхнэрээ авч гисэн пүүцтэй одоо. Одоо ч алаас агт томилтоор явуулах болов. Хөөе, тэг юм асуу л да. Юм лээ хөө. За. Чи чинь тэгээ намайг ингээд тос шороотой минь хотох чи явах гэдэг юм. Тэгээд анхааруулаад хэлээд байлээ. Шороо л гээд хэлээд их юм. Би болохоор яг ингээд нөгөө чамайг бүр шороо гээд ингээд гүрийгээд байгаа болохоор үзэгчдээ бүр үзүүлэх гээд ийшээ ингэж орж утсан байхгүй. Тэгээд үнэхээр яг тосоор бохирдсон шороо болвол хэрвээ энэ арай л өөр баймаар юм. Энэ яг тос байна. Энэ тос асгасан тохиолдол ерөөсөө байхгүй. Би танд энийг бол баттай хэлж байна. Тийм үү. Хоёлаа тийшээ нэг яваад гэдэг үл за пүүзэ хайчаа. Энэ нөгөө саяны турбаг энэ шүү дээ одоо. Тэгээ энэ турбачууд ямар очтой турбаа юм бэ? Энэ бол тос дамжуулах гэсэн зорилго огт биш ээ. За яах гэж байгаа ус татах гэж байгаа юм наашаа. Энэ ингээд турбаны үзүүрийг бид нар одоо энэ чинээс хөөнөлтөө. Тэгээд үзэгчдтэй хэлэхэд энэ бол ерөөсөө л ийшээ саяны лаг шаар гэдэг зүйлийг авчрах гэж байгаа тос. Энэ ингээ харахаар Тийм зүйл бол 76-гийн турбаа. бол ямар ч болоод тос асах бодлого бол байхгүй, тийм шаардлага ч байхгүй. Чи дөрөв нөгөө тос биш ээ гэж нааш хоёлаа нэг юм үзээч. Одоо энэ бол ухаандаа яг ийм тос авчрахаар доош юм лаг нь ингээ хоригдлогдоод байдаг юм байна тий. Нэвчээд тийм тунжин л гэсэн үг л дээ. Шингэн ботсон маа. Энэ одоо тэгэхээр хаанаасаа тунаад байна? Энэ тос. Энэ ч одоо саяны тос мөн дөө. Одоо бүр миний хөлбөр шинжилгээний лаборатори юм аашаа одоо. Энэ тос мөн л байна да саяных бол. Тэгээд энэ тос одоо хаанаас тунч юу? Энд бол тос сарсан байдалтай байна. Тэгээ яг саяны энэ дотор байсан зүйлтэй бүтэц яг адилхан тийм л байна шүү дээ. Тэгээд Яг энэ гинтийн аваар ч юм уу тос асгасан тохиолдол гарсан байна. Тэрнээс яг бүр ачиж ирээд бүр одоо зорж бүр асгасан зүйл бол биш ээ. шүү. Тийм та одоо байлын харлыг нэг санамсаргүй одоо асгарсан одоо тийм л байдалтай. Тэрнээс зорж авчирч асгасан тос бол биш юм аа. Тэгээд энэ дотор болохоор энэ тоснууд нь ингээд тунаад ингэж тийм лүүч. Энэ одоо энэ олон тэр шороо энэ овоолгон нас маань одоо үндсэндээ цаг хугацааны одоо энэ хэмжээрээ гарч ирээд одоо тэгж харагдаж байгаа л байдал юм л та. Тэрнээс биш яг зориод авчираад асгацсан зүйл бол огт байхгүй. Энэ тэнд бол одоо яг бүр тоссоо одоо өмнө нь буулгадаг сан байгаа. Одоо дотор бетон доторлогоотой. Одоо бол ямар нэгэн тостой одоо шингэнийг одоо буулгаад цэвэршүүлдэг байгууламж бол баригдаад ашиглалтанд орсон явж байгаа. Тий одоо бол байгаль орчинд одоо ингээд ийм юу ялаа гэсэн тийм тохиолдол ер нь бол яригдах ёсгүй. Бүгд яг хэвийн горимдоо ороод одоо ажиллаж байгаа тий. Өмнө нь бол тэр сандаа хайдгаас энэ бол зүгээр би танд түрүүнээс хойш дурдлаа. Энэ овоолгон номос маань тостой бохир шорооноос маань шингэн бодис маань нэвчэмжээрээ одоо ингээд ялгараад тунсан байдалтай л байж байгаа юм. За үзэгчдээ хинэ хэм блэ хөө? Хэм блэ нэр? За Анхбатар. Анхбатар. За танилцсан 9 төмөрхөө. Сэтгүүлч. Би чанд үнэлгээ үзүүлэлтөө нэрээ. Үзүүлв. За зүгээр. Үзэх үү? Үнэлэх бас байна. Үзээд аваа. Ер нь бол үзэгчдээ яг энэ хөдөө орон нутгаар ингэж сурвалжлага хийдэг болвол туйлаас за энэ 9 төмөргөө байгаа шүү тий сэтгүүлч. Тэгээд энэ зүйлийг л бид нар хийж явахгүй болвол хөдөө орон нутгад ямар байдалтай байгааг нь харж байна. Энэ турбаны тухайд би чамаас нэг юм асуухсан хөө. Манай оператор энийг яг энэ дотор талын нэг харуулад гаарай. Энэ дотор талын турбаны дотор тал бол зүгээр цэвэрхэн энэ бол нөгөө өмнө нь ямар нэгэн тос дамжуулж байгаагүй. Зүгээр ийм одоо ус дамжуулж исэн турбаа байгаа. Тэгээд энэ болохоор эндээс одоо ийшээгээ хуучин машинаар авчирч хийж исэн нутгийн иргэдийн яриагаар шүү. Машинтайгаа ирээд шууд тосоо шахчихдаг байсан. Одоо болохоор ингээд төмөр турбаагаар тосоо шахах гад турбаа татсан юм бэл. Тэгээ тэрнийх нь яг энэ турбаа татаад явж байгаа байдал нь энэ. Манай оператор дотор талын нэг авчирч. Хэлэхэд юу байна л та. Энэ бол тийм тос асах зориулттай бол зүйл биш. Би тэнд саяхан дурдсан. Энэ яг ямар зориулттай вэ? Энэ турбаа маань одоо тэр асын цоонгууд руу
ус дамжуулах тийм зорилттой турбаа явж байгаа. Тэрнээс биш тос асгах гэсэн зорилттой байхгүй. Тийшээ ингээд зөндөө олон цоонууд байгаа зү та бүхэн харахад тийм. Эн чин та энд ирээд төгснө гэж та яаж шууд таны бодлоор л тэгж ойлгоод байна. Энэ бол цаашаа үргэлжлэх шугам аа. Энд бол тос асгах гэсэн ямар ч тийм бодлого байхгүй. Тийм. Тэгээ би сая дахиад дүртий энэ тос одоо тостой шингэн одоо тэрийг цэвэрлэх байгууламж ашиглалтанд орсон байгаа. Тэгээд одоо бол тэрэндээ хамт явъя. Тгөө хүлээж өгөө. За тийм би хөлөө цэвэрлэгдэх үзэгчтэй. Гэхдээ энийг нэг харуулчих. Энэ бол яа хоровчлоо. Энэ бол дотор тал нь бол ингээд цэвэрхэн ийм тос. Ийм одоо турбаа байгаа. Тэгээд энэний дотор талаар ийшээгээ бол одоо л тосоо авчирч хийх гээд байгаа. Тэгээ ийм урт турбаа. За яач вэ? Манай нөхөр зугатаачлаа. Нөгөө тос боловсруулах яг тэр үйлдвэрийн яг саяны хэлээд байгаа тэр юмыг очиж үзье гэсэн чинь ингээд цухтаага явчлаа. Ер нь бол яг энэ Доронттой яг энэ Petro China гэдэг компани бол үнэн одоо тийм монофол. За тэгээд аймгийн бүх удирдлагуудыг газрын төсний газрын удирдлагуудтай бүр ийм нэг карманд орцсон. Тэгээд энэ хүмүүс бол тэнд суугаа эрхмүүдийг санхүүжүүлдэг учраас тэнд байгаа хүмүүс эдгээр хүмүүсийн яаж дураараа дургиж дунд чөмөргөөрөө чимэг жиргэж байгааг нь бол төдийлөн тоож үздэггүй. Нүдэн бол ажихын дүлээ байж идэг. За нутгийн иргэдээс зарим нэг нь бол хил ам хийдэг. Хил ам хийснээр зарим нэгийнх нь бол мал хөөгийг хөөж тугаад янз бүр болоод тулгаа зэлгийг мал хуугаа алдчихдаг гэд ингээд эндээс дөрвөөд явцгаацсан ихэнх нь. Ганц нэг хил ам хийгээд жоохон хил ам хийж байгаа хүмүүсийнх нь ах トゥ хамаатан садныг нь ажил төрлөөс нь халуулна шүү, тгий шүү, ингэ шүүгээд дарамтлаа дуурахыг болиулчихсан. Монголын хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчдийг ирэхэд бол сайхан дайлга цайлга хийгээд энэ мэтчлэн газраараа бол хизээч оруулна гэж байхгүй. Түрүүн танд үзүүлээд байсан нөгөө технологийн бололт хийдэг хэсгүүдтэй бол үзүүлээд манай би ч гэсэн магадгүй өмнө нь ирээд ингээд үдсэн бол энэ өстө сайхан байд юм байна гэж буцгал байсан баг. Ингээд бүх хүмүүсийн нүд ам чихийг хаачдаг учраас энд бол манай нөхдүүд үнэн дураараа байд юм байна. Биднийг төлөөлөөд бидний төлсөн татврын мөнгөөр цалин аваад энд сууж явах хэвээр хүмүүс маань сууж байгаа хүмүүс маань харамсалтай нь энэ Petro China дайчин тамсаг гэдэг компани талд ороод энэ бүх зүйл дээр ерөнхийдөө бол компани талд ярьдаг. Энэ компанийг л одоо ажилтай дүрэлтэй байлгах юм бол өөрсдөө ч ажилтай дүрэлтэй байх учраас бүх зүйлийг ингэдэг. 5 төгрөгнөөс болоод эх орноо худалддаг энэ урвагчдыг бид бүхэн одоо олон нийтэд дийлгэж явах цаг нь болцсон. Бодит байдал дээр ийм байгаа юм шүү гэдгийг л үзүүлэхийг зорилоо бид. За одоо хөлөө зөв. Усаа. Энэ усан дарилах болоо. Үзэгчдээ харуулж. Тэнд тэр нөгөө хаяглаа болгож исэн газраас ирсэн турба 76-гийн турбаг 10 м татна биш 10 км татна гэдэг бол бас хөрөнгө шүү хүмүүсээ. Зүгээр нэг юм зөөхийн тулд тийшээ аваачихгүй. Тэгээд биднэрт тэр энэ Монгол талаас биднийг төлөөлж хэн сууж байгаа хүн нь турба маань одоо тэр асын цоонгууд руу ус дамжуулах тийм зорилттой л турбаа явж байгаа. Тэр хогийн цэг рүү тэр хаягдлын цэг рүү ус татна ч гэж одоо юу аах вэ? 10 км татсан байгаа шүү дээ энэ төмөр юг турбаг. Тэгээ та бүхэн бодоорой 10 км зүгээр л санаандгүй турба татна гэдэг бол байж боломгүй зүйл. Яг ийм байгаа учраас бид бүхэн энэ асуудлыг хөндөд яриад яваад байгаа. Тэгээ энэ талаар хин нэгэн тайлбар өгөөч, хилээч яриач юу юм бэ? Яг албан ёсны байр суурийг өгөөч гэхээр хинэж өгдөггүй. Монгол хүмүүс нь болохоор төвлөрсөн байгууламжийг бол одоо яг жам авч игээд хариуцдаг дарга нь байгаа. Тэр хүнтэй би холбогдож өгье. Шууд булж байгаа юм одоо баймааргүй дээ. Хятад дарга нь болохоор 我去打个电话。哦，喂，你告诉他现在等一下，然后我听不懂，听不懂。 нэг иймэрхүү байдалтай. За энд нөгөө лагны нэг хайрцаг байна уу юу? За энд л байдгил юм байна л та. Энэ лүү ингэж нөгөө оруулаад эндээсээ соруулдаг барьдаг иймэрхүү процесс байсан юм уу да. Тэгээд одоо болвол энд ингэ төвлөрүүлэхээ болоо шууд тийш нь явуулдаг болж байгаа маань. Ингээд
Ийм л байдалтай байгаа юм. Тэгээд энийг бид бүхэн заавал муугийн сурвалжлах гаагүй. Энийг зүгээр л монголчуудад яг дооны нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс тайлбарлаад өгөөч. Бид бүхэн ухаж ойлгож чадахгүй байна гэдэг зүйлийг л яриад энэ хүмүүсээс ганц ярьслага өгөөч л гэж байгаа. Үзэгчид та бүхэн сайн харсан ба хаалгуудад сожолцоод дарга удирдлагуудаас зөвшөөрөл ав гэдэг. Дарга удирдлагууд нь очихоор та нарын асуултанд бол хэрэг өгч чадахгүй хаа гэж. Та нар хамаг сэний менежер мөвчийн идэвсээс энэ асуулт наата асуудлуудаа тодорхойлно. Би тэр асуудлыг мэдэхгүй. Тэр дарга амарсан, энэ дарга амарсан хааж очсон яг л иймэрхүү л байдаг учраас үнэхээр яг доо нэвтрүүлэг шүүмжлэл тал руугаа болчиход байгаа юм. Түүнээс биш бидний гол зорж байгаа ажил бол мэдээллийг тэнцвэртэй үзэгчдэд хүргэх гээд зориод яваад байгаа. За үзэгчдээ та бүхэн харж байна. Монголын газар нутгаас олборлсон газрын тос өнөөдрийн бол хамгийн анхны машин ингээд гайлын хашаанаас гарч байгаа юм байна. Баталгаа дагуулахаас гээд одоо энэ ч бол нөгөө хичнээн тонн барайл одоо хичнээн барайл нефтийг одоо түүхийн нефтийг гаргаваа гэдэг тоо баримтыг бол манай гайлынхын чинь бүртгэж авдаг юм шүү. Тэгээд бүртгэж авж байгаа хүмүүс нь байна уу? Байгаа л бах. Тэгээд бид бүхний гол нь зорж байгаа ажил бол эдгээр хүмүүсийн үйл ажиллагаатай ард түмнийгөө зүгээр л танилцуулах. Өөр ямар нэгэн далд санаа байхгүй. Тэгээд энэ одоо процессыг үзэгчдэд хүргэхийг зорж байгаа юм. Тэгээд бидний хамгийн гол гайхаж байгаа зүйл бол өдөр бол энд чи юу ч байхгүйсэн. Ерөөс ямар ч машин тэрэг байхгүй зөвхөн манай гайлынхаа унтж ирсэн. Энэ ажилт нь энэчнээсээ яваад байна нөхөө. Өдрийн ээлжнийхэн бол байх ёстой өстой одоо. Одоо өдрийн ээлж гэж байна. Би дараа нь тэгээд тухтай нэг дөө. Тэгээд шүн болоод ингээд 50 амтад амарсны дараа бол ингээд ажилт нь эхлээл яг харанхуй болохтой зэрэгцээд эхэлж байгаа нь бид хүнийг бас гайхшруулж байгаа. Энэ яг дотор нь сууж байгаа хүмүүсийн тухайд үзэгчтэй хятадын иргэд тэгээд Монгол номертой машинтай та Монгол хүн байна уу? Хадлаа ярэ. Монгол уу? Энэ жолооч нар нь дандаа хятадууд юм уу? Янз бүр л байх л дээ. Өөр Монгол байгаа. Монгол байгаа. Та болохоор энэ өөр зүгээр жолооч. Энэ өдөрт ер нь хэдэг ачдаг. Нэг 100 гад машин шин шүү. Ажилтны хэсэг нь бол ажиллаад эхэлсэн юм байна. Тэгээд хуучин бид нэг 11-нд ирэхэд бол яг шатсан нөгөө 8 машин. Эндээс бол зөх шатны стандартууд гэдэг зүйлсүүдийг бас нэн тэргуунд ярих зайлшгүй шаардлага байгаа юм аа. Бол энэчээ байсан. Тэгээд яг энэ объект дээр нь бол ахаад нөхөн сэргээлт буюу ахаад засаж янзлаад одоо бол ажил нь явж байгаа юм байна. Гэтэл бол одоо улс орны эдийн засаг тэр одоо юу гэдэг хамтын ажиллагааныхаа хүрээнд бол тэрийг сэргээн босголтын бүлэг гэж дахин одоо тийм хятадаас бүлэг ирээл тэрийг дор нь одоо цэвэрлж янзлаад эргээд хэвийн ажиллагаанд нь оруулаад үйл ажиллагаагаа явуулсан байж байгаа. Тэрэн дээр бол одоо бид нэр гүйж очиод энэ үйл ажиллагааг чинь явуулахгүй гэж хэлэх хэрэг байхгүй. Явуулж яхад одоо тэр зөвлөмжөө өгөөл байж байгаа. Үйл ажиллагаа явуулж болдно гэж юу? Яг хөө тэрэн дээр бол аюулгүй байдлаа хангасан нөхцөлд дараах ийм шаардлагуудыг хангасан нөхцөлд үйл ажиллагаа явуулж болно гэж манайхаас зөвлөмж явуулсан.
Яг дараах гэдэгт нь юу байгаад та дараах гэдэг тэр өгсөн зөвлөмжийнхөө дагуу тухайн газар дээр нь очиод за энэ энийг нь биелүүлсэн байна. Энд ийм юм хийгдсэн байна гэдээ очиж үзсэн үү та? Үзээгүй. Өдөр биднийг ирж үзэхэд болвол за өмнө нь бол дээрээ ийм нөгөө сүүдрөвч энтертэй бүр ингээд зориулт юм байсан болвол энэ удаад шатсны дараа нөхөн сэргээж одоо ажилуулгахдаа болвол тэдгээр юмнууд нь бол байхгүй болоод зөвхөн нэг ийм ачих хэсгээ бол өрчсөн байдлаар нээгээд одоо бол ажилт нь явж байгаа юм байна. Харамсалтай нь чинь тусгай өгчтэй. Аюултай өсчтэй чинь. Ясаа аюултай өсчтэй. За гашааны за энэ чинь хийж гарчдгөө. Өдөр тэгээд хүмүүс байхгүй л өссөн. Өдөр бид нар ажилт явж чинь одоо манай чинь зогсооцсон биш. За. Энд чи хоёулаа юм асууж хэл та. Энэ одоо ер нь өдөрт хичнээн маш ачих уу ер нь? Үгүй тэр өдрийг кемпэс Үстэйг ажлын хүндлэл гэдэггүй. Ядаж хувц өмс. За тийм өмсч ийх үү. Тий. Очоод хаанаас өмсөх үүднээс. Үүднээс. За тэгвэл яаж хөдлөлтөө авчаад. Хөдлөлтөө авчаад чи үүдэнд очоор хувц өгөх юм тий. Юу ялах. За тийм хувц өмсөө. Ингээ та чи өөрсдөө ингээ яриа өөрөө өгнөж баг. Тэгээд за ингээл ярилцъя л да одоо тэгээд. Газрын тосны дарга одоо энэ чи хариуцж байгаа юм байна уу? Байна уу? Яг мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй. Хяналтын юунууд нь л байгаа шүү дээ. Эдэнүүд нь. Энэ гайлынх нь уу? Гайлч байна. За. Газрын тосныхан байдаг юм. Гэхдээ нэмаа өөр зураг авч илт цаашаа авч илтэх тэгвэл газрын тосны яг одоо нэвтрүүлэг үргэлжилсээр өнөцөгчтэй Петрочайна Дачин Тамсаг компанитай холбоотой асуудлаар бид бүхэн Дорнот аймгийн засаг даргаас мэдээлэл авахыг хүсэж байгаа юм. Авах гэж байгаа мэдээлэл маань бол Петрочайна Дачин Тамсаг гэдэг компани зүгээс Дорнот аймагт ямар хөрөнгө оруулалт бодиттой юу хийж бүтээсэн бэ гэдэг ганцхан асуултыг л асуухыг зорж байгаа юм. Харамсалтай нь Ганбат гэдэг энэ хүү шинэхэн засаг дарга маань өмнөх нэвтрүүлгээр орж энэ Дорнот аймгийн талаар бодиттой мэдээллийг өгөөд бидэнтэй ярилцаад явж исэн бол энэ удаад Петрочайна Дачин Тамсаг гэдэг компани тал дээр бол мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж байгаа юм байна. Тэгээд яг энэ аймгийн удирдлагууд болоод албан тушаалтай хүмүүс бол өөрсдийн бизнесүүдийг ихэвчлэн Петрочайна Дачин Тамсагтай холбосон байдаг учраас энэ талыг хамгаалдаг ийм байр суурин дээр ихэвчлэн байдаг. Энэ зүйл нь бол иймэрхүү одоо ярилцлага өгөхгүйгээ зугатааж байгаа энэ одоо үйлдэлүүдээс нь бол харж болох үсээр байгаа юм. Яагаад гэж өгсөн дараа ярилцлага өгөхгүй гэж хэлсэн шүү дээ. Тийм шүү. Яагаад юм бэ? Нааша битгий үчээд. Таньж гарчих. Дараа хамт шаа. Чи камерыг бичлээ. Чи камерыг бичлээ. Гарчаа л да. Чи хөөе. Дараа яриа өгөхгүй гэж та яахлаар гэж асуудал хүнд байдал үүсгэж идэв. Чи айгүй юм. Чи өөрөө айтаа. Чи өөрөө айтаа. Би айгүй айтсан байх. Чи яагаад татаа? Яаж вэ? Та хүний заавал гэж дугуй цогцох гэж явах хэрэгтэй юм уу? Энэ чинь хэвгээ ихчлээ биш ойлгосон. Бид нар айгүй заавал дугуй цогцох. Чи яагаад миний би ингэж байна? Бид нар ажлаа хийж явж байна. Бид нар ажлаа хийж явж байна. Бид нар ажлаа хийж явж байна. Зүгээр. Бид нар ажлаа хийж явж байна. Микрофон авчихгүй. Энийг авчихнаас. Та идлээ ичлээ шүү. Байна наагур чи юм байна. Наагур чи жижиг юм байна. Дуудаад та. Чи яагаад вэ? Та наад хүний Дараа яриа авахгүй гэж хэлсэн юм. Тэгэхээр яагаад вэ? би ганцхан асуулт асууж гэсэн шүү дээ. Яагаад хэлсэн бэ? Чи яагаад чи яагаад ингэж Бүртээ чинь тусна яриа. чи яагаад Чи гарчаа. бид нар тусны яриад байхгүй. Зүгээр тусна өөртөө ярьцаад ойлголцъя. Чи надад тусах байна. Чи тусны яриад байхгүй. Чи юм Чи надад унтраач зүгээр ийм үеэсээр айтах яриа. Унтраач заяа. Эр хүний асуур гэд биний ганцхан асуусан асуулт Петрочайнатай холбоотой ганцхан зүйл. Дараа тэр талаар чи хэвлэл өгөхгүй гэсэн шүү дээ. Яриа өгөхгүй гэсэн шүү дээ. Яагаад өгж болдгүй юм бэ? Өгөхгүй гэсэн ойлгосон уу? Тий.
Яг л нэвтрүүлэг үргэлжилж байгаа нь ч бид хүн болоод одоо та би гарч. Миний ирдлээ шүү дээ чааваас ирдлээ шүү дээ. Эх орон телевизийн зүгээс өөрсдийн төсөв хөрөнгөө гаргаад Петро Чайна 45 гэдэг кампанитай холбоотой асуудлаар мөн орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр Дорнод аймагт хийгдэж байгаа. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр биш шүү дээ. Орнод аймагт чиглэл худлаа үтгийн мушгаад яриад байл да. Та юу мэдээд тэгээд байгаа юм бэ? Үлзий ороод ирж. Ганбаттаргийн хувьд бол өрөөндөө байгаа боловч бид бүхний асууж байгаа асуултанд хариулах боломжгүй эсвэл яриа өгөхгүй гэдэг юм л шаардлагатай байгаа. Бидний асуух гэж байгаа зүйл бол 2014 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын хичнээнийх нь тендер нь зарлагдаад байгаа гэдэг асуулт мөн Петро Чайна 45 компани зүгээс Дорнод аймгийн төв дээр юуг хийжсэн бэ гэдэг ийм л хоёр асуултыг асуух гэдэг. Тэгээд энэ тал дээр бол хариулт өгөхгүй, мэдээлэл өгөхгүй гэдэг ингээд зүгтаагаад байгаа. За заадах аваач. Би ажиллая. Чи болцтой шүү. Би ч юм шаард. Дараа нь за. Мэдээлэл өгч болтгоо юм уу та? За дараа нь. Дараа нь. За. Петро Чайна 45 гэдэг компанитай холбоотой асуудлаар Дорнод аймагт юу хийгдсэн бэ гэдгийг аймгийн удирдлагуудаас авах гэсэн боловч аймгийн засаг дарга өмнө нь гарсан жип одоо худалдаж авах гэж байна гэсэн мэдээлэлд гомдсон гэдгийг бол өөрөө аль биесээр хэлээд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний хүрээнд хамгийн өндөр дүнтэй буюу 160 сая төгрөгөөр засаг даргын хэрэгцээнд ланд 200 машин, иргэдийн хурлын даргын хэрэгцээнд 120 сая төгрөгөөр ланд 200 машин тус авахар төлөвлөсөн байна. Гэх мэтчлэн 2014 оны орон нутгийн төсөв буюу Дорнод аймгийн иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхэд зориулсан нийт төсвийн 30% буюу 435 сая төгрөгөөр зөвхөн Дорнод аймгийн дарга нарын машиныг солиход зарцуулж байгаа нь төсвийн хөрөнгийг зах замбраагүй үрлэгэн зарцуулж байгаа нэг хэлбэр юм. Эннээс болоод бидэнд одоо ярьцлага өгөхөөс татгалзаад цагдаа хүчнийх нэгээ дуудаж биднээс бол холдлоо ямар тааж за камер микроно бараг л хэвдүүлсэнгүй. Ер нь бол Петро Чайна 45 гэдэг компанитай холбоотой асуудал яригдах үед ямар нэгэн өндөр албан тушаалтан болоод эрх мэдэлтнүүд хизээч ярилцлага өгдөггүй, өгөхийг хүсэхгүй. За өгөхгүй нь тул бүр цагдаа хүчнийхнийг дуудаж ийм эсэргүүцэлтэй тулдаг болчиход байгаа. Тийм учраас Петро Чайна 45 гэдэг компани ард манай улс төр болоод өндөр албан тушаалтнууд шууд болон шуудсаар хамааралтай гэдэг нь бол энэ чэнээс харагдаж байгаа нь харин эдгээр хүмүүсийн нэрсийг бид бүхэн хинбэ гэдгийг зах цухаас нь олж авсан энэ мэдээллүүдийг бас нэвтрүүлгүүдээр цаашдаа сурвалжиж баталгаатай болсон юм олон нийтэд мэдээлэх болно. Ер нь бол эдгээр хүмүүсийн яг бизнесээрээ гэдэг юм бусад одоо холбоо сүлбэгээр холбогдсон байдаг учраас элдв банзын хүмүүсийн хардлага сэргэлгүүдтэй холбоотой асуултуудыг асуух явцад бол ингээд мэдээлэл өгөхгүй гэсэн хүмүүс бол иймэрхүү байдалтай зүхтаах, зам одоо эсэргүүцээд энэ талын байр сууриа нцаадаг, зүхтаадаг, цагдаа сэргийлэхнээгээ дуудаж одоо холдуулдаг, зарим үед бол эрүү өсгүүлэн баримтлуулна хэмээн одоо айлгал сүрдүүлдэг. За зарим нэг хүмүүс бол тусдаа уулзаад энийг ярьчих гэдэг ийм маягаар бол ханддаг. За зарим тохиолдолд бол ус шүрмсээр уцтаад ээж ав гэдэг гэр орон руу хүртэл энэ төрлийн юмнуудыг ярьж хөөрч дарамтлах ийм асуудлууд хүртэл үүсдэг юм аа. Тэгээд эдгээр асуудлуудаас айхгүй, ичгүй, нэцэхгүй энэ ардаас явах болно үзэгчтэй.